Хөгжлийн банкны чанаргүй зээлэгчдийн мэдээллийг ил болгосноос хойш дийлэнх зээлэгчд идэвхжиж, зээл төлөх хугацаа тохирч, мөн зарим зээлэгчд эхнээсээ зээлийн хаасны тухай мэдээлэл гаргасаар байна. Гэвч хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан нэр тодроод буй Монгол Улсын ерөнхийлөгч асан Алтмаагийн Баттулга болон түүний хамаарал бүхий компаниуд одоо гэрн ганц ч сая төгрөгийн зээлийн иргэн төлөлт хийгдэггүй байна. Тодорхойлбол 19 настайгаас хойш Баттулгын зөвлөхөөр ажиллаад буй Ц Ууган баяр нь Пирамид Орт компани нэрээр хөгжлийн банкнаас 117.9 тэрбум төгрөгийн зээл авсан ч төлж барагдуулахгүй явсаар 5 жилийн нүрийг үзэж байна. Түүнчлэн Баттулгыг Монголын ардчсан холбоог барьцаалан зээл авсан хэмээн олон нийт шуураад байна. Тэрээр Монголын ардчсан холбоог барьцаалан зээл авах болсон шалтгаан нь өөрийн зөвлөх Ц Ууган баяртай нэгт холбоотой төдийгүй Монголын ардчсан холбооны эзэмшлийн газарт Пирамид Орт компаниар орон сууцны барилга барихыг зөвшөөрсөгүй гэх тогтоолыг 2015 онд Баттулга гаргаж байсан юм. Энэ талаар Баттулга өөрийг нь нотлох баримтгүй гүтгэж байна хэмээн олон нийтэд мэдээлж байсан удаатай. Гэвч улсын хурлын гишүүн Б2 өөрийн цахим хуудасаар Баттулгыг Монголын ардчсан холбоог барьцаалан хөгжлийн банкнаас зээл авсан Пирамид Орт компанитай холбоотой баримтыг байршуулсан. Улсын хурлын гишүүн Б2 улсын ерөнхийлөгч болцоход улсынхаа газрыг төрийн бус байгууллагын тэргүүн эдгээр хөгжлийн банкнд барьцаалж мөнгө аваад л явах нь. Бус төвчдийг төрийн бус байгууллагаас халдгаж холдуулыг гээд байгаагийн цомдог жишээ энэ хэмээн нэрлэжээ. Төрийн дээд албан тушаалтан хүртэл ард иргэдийнхээ боломжийг хумсалж асан зээлгэж төлөхгүй гүрийж байгаа нь хизээж өршөөж болохгүй гэмт хэрэг юм.